хөтөлбөрийн үргэлжлэлийг Токио хотоос үзүүлж байна. Бид энэ удаа спортын хүч, Монгол өв соёлын ухаан, монгол хүний нэр төрийг дэлхийд дурсгасан амжилтын тухай ярилцах болно. Удаагийн маань зочин бол монгол хүн байгаа. Тэгвэл спорт хүмүүсийг ойртуулж ив эийг зангиддаг Арлын Япон орны алдарт тамирчинтай монголчуудын тухай халуун дотн яриа өрнүүлнэ. Энэ хоёр зочин маань хэн байх бол? За яг одоо бид Токиогийн түүх, төр, зам харилцааны уулзуур болсон Токио стейшн дээр ирсэн байна. Орчин үе түүх уламжлалаа холбосон энэ хэсэгт цаг минут тутамд олон сая хүн ирж утцдаг уулзуур үлээ. Энэ уулзуур дээр бид нэгэн монгол бөхөө хүлээж байна. За тэр бол ухаан, тэсвэр, бираараа барилдаж мэргэжлийн сумо бүхийн их авраг болж чадсан монгол хүмүүс юм аа. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлжиж байна уу? Сайхан үйлжиж байна. Танд цагаан сарыг авчрах гэж тантай уулзах гэж алс холоос зорж ирлээ дээ. За маш их баярлалаа. Цагаан сарын удаа тэмдэглэг маш удаж байна. Монгол үндэсний хувцастай монгол хүмүүсээ Токиогийн стейшн дээр харсан чи ямар байна? Сайхан байна. Японд ер нь үндэсний хувцас өмсч байгаа хүмүүс чамайг байдаг л да. Гэхдээ яг цагаан сарын өвлийн үеэр өмсч байгаа хүн их байдаг. Тойрооч маш сайхан байна. Анх Японд эрэхтэй их авраг болно доо гэж зорж ирсэн үү? Ямар бодолтойж, мөрөөдөлтөйж ирчихсэн бэ? Яг үнийг л гоо. Би сумо барьдна гэж ирээгүй шүү дээ. Яа энэ жисooгүй сурах гэж ирчихсэн. Ялчгүй харахаар барилмаар санагдаад болдгоо. Тэгээ сумогийн амьдрал болоод нөө өөрчлөнгөд явж байна. Таныг барилдан гэсэн чинь давг төрж авраг яаж хүлээж авсан бол? Би ихлэ загнуулсан шүү дээ. Би чамайг анх явахт ч сумоог хичээлгүй жилээстэй гэдэг. Хугацаа алтлаа гэдэг. Тэгэхээр би заавчлаарай хаа гэсэн чинь солиороо гэдэг таах. Та ихтэй давг дөрж аврахтай амар адилхан тий. Би нөгөө та унтж жагаад манай гэрт ийм том төл өдөө байхгүй. Тэрэн дүүрэг арч очиод. Ямар адилхан бэ гэдэг. Давг дөрж аврагын дүү болохоор Японд ч тэр Монголд ч тэр та хоёрыг харьцуулаад байдаг байх л та. Тэгдэг баха. Гэтэ анх ер нь бол ерөнхий сумад орсноос хойш ер нь бол жоохон хэцүүсэн шүү дээ. Дандаа харьцуулдаг. Тэгээ заавалчгүй нөгөө миний нэрний өмнө дагвахын нэр явдаг гэсэн болохоор ер нь бол жоохон хэцүүсэн. Овгон юм шиг. Овг миний овг юм шиг гэдэг. Давхар нэг хүний нэр төрийг авч явж байгаа юм шиг тий. За хэдүүлээ манай нэвтрүүлгийн багийн зүгээс танд жижигхэн гинтийн бэлэг бэлдсэн байгаа. За яцгаая. Ирж шүү. Ваа! Хаширио. Уулзсандаа баяртай байна. Nice to meet you. Хоёр уулзах гэсэн чинь юм Okay, yeah. Yokozuna. За. Legend. Physical Asia Монголд гарснаас хойш Монголд бас их олон краштай болсон та. Тэрийгэ мэдсэн үү? Монголд энэ нэвтрүүлэг маань их одоолсон. Монголчууд бараг монголчууд бүгдээрээ л үзсэн. Тэгээд бид хоёр сонгоод Physical Asia-гийн Японы бейсболын алдартай тамирчин Итоиши. Итосан нэ. Итосан дэс. Уулзсандаа баяртай байна. Сумагийн ертөнцид мэдээж олон хүчтэй мундаг тамирчид байгаа. Тэр дотор Бямсура авраг маань их авраг маань юугаараа өөр гэж та тамирчны хувьд үнэлж боддог вэ? Я яппари Хаширо бит хоёр хамт спортын нэвтрүүлэгт орж байсан. Монголчууд үнэхээр ухаантай. Монголд өөрийгөө од болж байгааг сонсоод үнэхээр их гайхсан. Ерөнхий сайд нь хүртэл хүлээн авч байсан нь үнэхээр гайхалтай байсан. Монголчууд сумод илүү хүчтэй гэдгийг хар багасаа мэдэж өссөн. Дан ганц сумооч гэлтгүй Physical Asia шоунд оролцоход нь сумоогоос илүү хүчтэй юма гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн.
Бямбсүрэн авраг ялангуяа залуу хүн гэдэг утгаараа Якузуно болж байгаа нь үнэхээр гайхалтай санагдж байсан. Physical Asia шоу одоо дахиад болно гэж хэвлэлээ төсөөлөе л доо. Нэвтрүүлгийн багийнхан таныг өөрөө бага бүрдүүл гэвэл та бямсрын аврагыг багтаа авах уу? Мэдээж аавна. Хойширын хүчтэй. Японы баг хүч муутай. Та Монголын тухай хэр мэддэг байсан бэ? Тэгээ Physical Asia зохион байгуулагдсанаас хойш, орсноос хойш Монголын тухай ойлголт нь хэр өөрчлөгдсөн бэ? Physical Asia шоунд оролцоод Монголын хэв маягийг хараад Монголыг ялна гэж бодож байсан. Шоу нэвтрүүлэгт ороод Монголын багийг дотроо Монголын баг ялчих юм байна гэж бодож байсан. Гэхдээ тэмцээний явцад монголчууд ялна гэдэг бодолдоо эргэлзэж эхэлсэн. Гэсэн ч Монгол их хүчтэй байсан. Сүүлийн 3 баг дээр Солонгос, Япон, Монгол үлдэхэд манайх Монголын багт ялагдсандаа маш их харамсалтай байна. Их шар хөдөлж байсан шүү. Доо зэмсэн дэжтэй. Монголに招待してください. Монгол дүрээр гинэ. Монгол welcome to Mongolia. When will you? 衣装が来てみたいな. Дээд өмсөж үзмээр байна гинэ. Монгол, let's go. Let's go. Let's go. Эцээ. Та хоёрын хооронд нэг жижигхэн тэмцээн зохион байгуулъя гэж бэлдсэн байгаа. Ялагдвал жоохон шийтгэлтэй. Бацгээなんだ? Yeah. Ямате. Horse. Энэ юу? Goat. Энэ ямааш. Ямате. Яма. これはヤギ。これは羊。 Camel. これはあれラクダ。 За бидний жижиг тэмцээн маань эхэлж байна. Let's go, let's go. 이겨. Igen. Нэр онцгой юм болчихоо. Үн. 들어. Yes, хэвчээ. Хизээ 와우. хямартай. Ичичи надад жаа. だからそれでじゃんけんぽい。 아, 오케이, 오케이. 핫쇼 다오. 저도 또. 저도 또. Тэмцээнд ялагдсан учраас тэмцээний шийтгэлээ эдлэхэндээ Авраг маань яг одоо 150 кг жинтэй, 188 см. 188 см өндөртэй. Хайдаг кг бэ? 95. はいどうぞ。顔もできます。はい。오, 저. せーの。 Окей. あとはこの子がこの子のこと。 Чи намайг өрөх юм бэ? Авраг битэр хатсан юм чи. Битэж гисэн нөө. За та төр барьж байгаа. Би гоё ялдан өргүүлье ингэж. Итэн цаашиг өргөх юм уу? За. 負けたから。 53 хаа. Одоо намайг өргөх юм. Та бидний ярилцлага Монголын цагаан сараар гарна. Монголчуудад хандан сар шинийн мэдчилгээ төвшүүлэхгүй юу? 사르스리 민후르기. баярлалаа. Ерөнхий ивент зөвлөгч Net Capital санхүүгийн гүрүү.
наран хүртэл хурайлж манддаг шиний нэгэн. Намайг дурсамж бүхэнтэй минь холбдог цагаан сар. Үеийн үед уламжлан мөглөөдөх бидний багархан өв соёл. Илгэн халуун ахын дүүсийнхээ инх хамрыг мэдлэн цолгох Монгол түмний цагаан сар. Үеийн үед мөнхлөн өвлөгдөх миний Монголын цагаан сар. Сар шиндийн сайхан шинлээрээ Зөв Монгол брэнд. Үндэсний технологийн компани болох Эхлэл групп нь салбар бүртээ манлайлан Монгол улс болон Монголын залуу улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөр төрөхийн зорин өдөр бүр хөгжин дэвших үндэс суурийг бүтээн ажиллаж байна. Эрхэм харилцагч, хамтрагч танд гүн талархал илэрхийлье. Technology leads the future. Powered by people. Эхлэл групп. Энгэр заяа тэрдэм төгс өвгөд гал усыг ирхшээж уран ухаанаа жийжүүдэн өвийн дээдийг сэтгэв. Саку цаавлрөвч өвлөгдөх өв их соёлыг эдэний дээдэд оршоо. Өмнө насан брэнд талх чихэр хувьцаат компани. Бид орлого олох гэж байгаль хамгаалдаггүй. Бид байгаль хамгаалж орлого олдог. Пинута брэнд. 17 дугаар жарны сүрээр дараг чимээх улаан галмарын жилийн сар шинийн мэндийг шилээ. Мах импекс хувьцаат компани. Төв аймгийн 100 мод хотын А бүсэд байрлах Централ Гарден бизнес төсөл нь танд Монгол 5 дугахыг санал болгож байна. Таныг шинэ ирээдүйн, шинэ боломж руу хөтлөх Централ Гарден бизнес резиденс. Эцгийн минь сэтгэл шиг дулаан, төв сайхан нутгийн их зүрхэнд нь сүмдэрлэх Централ Гарден бизнес резиденс. Монгол айл бүрийн унаа Suzuki Jimny. Жингээ сайн нэмэхэд тул сайн иддэг гэхээр юу ямар төрлийн хоол их идэх вэ? Ер нь сумнаар будаа хийддэг шүү дээ. Тэгээ будаа идэн тэгээ будаатай хольж юмнуудыг хийддэг байхгүй. Yokozuna яаж болдго юм бэ? Мэдээж нөө ялтын тоогоор тэ давааны тоогоор Yokozuna болдог. Тэгээ Yokozuna шиг харагдах ёстой. Yokozuna шиг бие авч явах ёстой. Тэрийг бас цол олохдоо тэрийг хардаг юм. Олон бошууд хараалж сайн барилдаж хагаад аврагын болцсон сонсоод тэр бошоо тэр аврагын болцсон сонсоод тэрийг биелүүлэх үгээд авруулсны дараа бол бие зүг авч явах ёстой. Тэр янз бүрийн асуудлууд бол авруулсны дараагийн асуудал. Бэлтгэлийн хажууд их ажил нэг дэвжийн ажил бүгдийг хийдэг. Цэвэрлэгийн мөрөлдөөд бүгдийг хийдэг. Бүх тооцын дараа хүчтэй шүү дээ. Чи хэрвээ энийг хиймээргүй бол хурдан цолтой бүх болгож юм чи. Цолтой бүх болгонгуудад бүх юм жилүүд болчихдог. Тэгээ би өөр наах орчвол за би хурдан цолтой болохгүй болохгүй юм байна. Тэгэхгүй би 0 угаагаад юм байна гэдэг. Би чих 0 угаадаг гэсэн. Гэрээ сандаг байв анх. Сандаг байсан. Буцчмаар санагдаад. Буцхаар ичмээр ингэж бодоод жоох хөвгдөж тийм боддог өст. Би одоо ингэж очихоор ичмээр юм байна. За хадгалаад энэ ядуу суруулаад төгслөө хичээч хийгээд. Гэрээ санаад уйлж ирсэн үү та? Уйлдсан. Тийм уйлдаг тий. Одоо юу гэнэ? Манай авч нэг амар чимээг өгөн шүү дээ. Аав ингээл юм ярьж байгаа л чимээг болох юм бол тэгэл хэлж байгаа. Та тэгвэл өвгөөгийнхөө том ач нарын нэг юм байна тий. Би өвгөн 3 дахь ач. Би ч яг мэржлээс өмнө дөнгөж орж ирээд гарч ирж байхдаа ер нь их мэхээд юу байсан. Тэ. Хөл мэх гар мэх бол аюу сайд байсан.
За бид гурав таны дэвжин дээр ирсэн байна. Та энэ дэвжинийхаа өрөөг энэ дотор байгаа онцлог зүйлүүдэд танилцуулах уу? 365 хоног тий. Өдөр болгон өглөө 7 цагаас өглөө 11 өнгөртөл 11:30 хүртэл тий. Болцоо яг бэлтгэлийн үеэр яг юу бэлтэх вэ? Ер нь бол яг сумогийн яг үндсэн 3 тасал хийдэг. Суулт хөлнийг нэг хөлөг өргөдөд тасал нэг хөлн дээр чинь давж байгаа нэг хөлөө тий. Хэрэгжихгүй гэдэг байхгүй. Тэгээд триаш гэдэг одоо ингэж суулттай чигээр ууршаа ингэж явдаг тасгал типо гэдэг мод цохих одоо тэр хойно харагдж байгаа тэр хоёр модыг би бол өдөрт 500 мянга цохтой. Тий. Энэ үг болохоор Аслан аврагц бол хоёр хоёулын авч явахдаа ингэж тангар өргөдөг. Энийг одоо киакисэн гэж уншдаг. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр ямар ч хэцүү зүйл тохиолдсон, ямар ч хүнд зүйл тохиолдсон хүчтэйгээр сэрж босноо гэсэн тийм утгатай үг. Тэр аврах болох хүртэл замд та юуг ажиглав? 20 мож бямтурж явах ус намайг яг мэржээс мод орж байгаа бас яг хэлжлээсэн л та. Күнээс 3 дахин илүү бэлтгэл хийж хүчтэй болт юм шүү. Тэр уцаар ярьж явах надад хэлжээсэй. 1990 оноос хойш монголчууд одоо сумогийн дэвжийг эзэлж эхэлсэн тий. Бид нар бол одоо эзэлж гэж ярьдаг шүү дээ. Олон Якозуна, Осеки төрсөн болохоор монгол хүний яг одоо давуу чанар гэх юм уу тий. Тэр нь яаж харагддаг вэ? Зоригтой юм. Би энийг хийхгүй болохгүй тий. Би хүчтэй л өөр орнд ирж байгаа болохоор бидний нуруунд дээрс Монгол гэдэг нэр явж байна. Тий. Монгол улсын гавьяа тамирчин цолбогдсны дараа Монголын сошиалдас хүмүүс биччихсэн л та. Одоо болохоос яах вэ? Сайхан бүхий удамтай тий. Бараг л одоо энэ Японд дах сайхан замыг нь ахан засаад өгсөн байгаа ч гэдэг юм уу. Мерсер тийм сэтгэл бас харагдчихсэн. Өөрөөр хэлэх юм бол яг маацтай юм шиг. Гэтэл эн чинь бас зүгээр ирээгүй байх л та. Зүгээр байж байгаа гавьяа тавьсан зүйл бол биш л байх гэж боддیں۔ Тий. Угаасаа жилийн 6 бошоо 90 хоног зураг таргаж байгаа тэр барилдаан дээр бид бүхэл энэ бэлтгэл дээр хийсэн бүхэл юм гаргаж байгаа юм чинь. Тэр алаан байсан гэдэг үг гэдэг шүү дээ. Алаан байхгүй гэдэг. Тэрийг би яг сумогийн амьдралд өөрөө орж ирж байгаа ойлгосон л доо. Яагаад тэгэж хэлсэн гэдгийг бодсон чинь ер нь энэ дугуй төрөх дотор те сумогийн дэвжиний дугуй төрөх тэр дотор байх юм бол чиний нөгөө хүн чинь чиний найз биш өрсөлдөгч чиний дайсан аална л гэж дайр гэж хурцлдаг байсан байхгүй. Би тэгтээ яг хэцүү байгаа үед ээж л баяраад ээжтэй нууцаар ярьчдаг гэсэн шүү дээ. Нууцаар нэ. Нууцаар гэдэг нь маас ах дээрээс нууж байгаа юм чи. Яс ээжтэй ярьчаад. Авраг болчоор нэг байнга нэг юм амжилттай байх ёстой гэдэг нэг юм байгаад шүү дээ. Би чидэггүй лөө. Тий. Байнга давах ёстой, байнга төрүүлж цом өргөх ёстой, байнга энэ хүн гэх ёстой, авраг байж инглээ, авраг амчин гэх ёстой гэдэг нэг юм амжилт гаргаж явах ёстой л. Харин тий. Үеийн аврагуудын ярьж байгааг сонсохоор л тэг амар хэцүү юм яриад байдаг байсан. Тэгээ тийм байдгүй байх бол гэж боддгоос өөр аврагуулж ойлгосон доо. Тэгээ ерөнхийдөө бол аврагын сэтгэл зүй гэдэг бол маш чанга хатуу байх хэрэгтэй юм байлээ. Эхний аврагуулчид эхний хэдэн сар бол өөргөө доктортой байлгаж чадаагүй. Чаддаггүй юм байлээ угаасаа. Эхэндээ бол тэгэл тэрийг давж ижил жинхэнэ аврагуулсан даа л гэж бодож илээ. Эви баярын хөтөлбөрийн хамтран ажиллагч Монгол улсын төрийн далбаа тээгч үндэсний агаарын тээвэрлэгч Мяд компани. Хоёр танд бас цагаан сарыг авчирхад жоохон бэлдэж ирсэн байгаа. Тий, Монголоос өв соёл компани, өв соёл брендинг хэвийн боовыг бэлгэлж байна үгээрээ цагаан сарынхаа эдэг засаарай. За баярлалаа. За манай Эви нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент тэтгэгч 5 бор компани Говь Кашмир энэ дулаан хүнжил хорвогийн хамгийн дулаан хүнжил шүү. Японы бүтэнч бас Монголын бүтнээс өөр юм биш шүү. Жиндэг үүдэг уус. Тийм байна. Аврагдаа ингэ зориулж ийм сайхан үзэмж Монгол брендийн хаан дэдэг. За гэлээ. Одоо үнэ. Манай Монгол хэлчээс гоё. Тод онгүй юм бэ юм. Гоё. Тоддог гинэ. гэж байна. Өмсөж үзүүгээд өмслөө. Таалагдж байна уу? Таалагдж. Ээжээс яг хэмжээг авсан байна. Айгуу тийм гоё үнэртэй. Гоё үнэртэй. Ичмэрлэн. Цагаан сарын гэж нөгөө тавгид өсөөгөө айгуу удаж.
Тэгээд ингээд цацсан бол Монгол байгаа шиг мэдрэмж авч. 9-р ангидаа Японд ирсэн гэсэн үг үү? Ахлах сургуультай. Жохон ирсэн биз дээ, тэ? Үйлэл явж ирсэн. Ард үзүүлэл юу болцсон. Тэгээд ирэл анх удаа Японд ирвэл хөгөөж ирсэн. Тэгэж бэлтгэл дээр хийж үзээгээс өгч гинт хамт өдөр болгон бэлтгэл хийгээл. Тэгээ хичээл Япон. Би Японыг ирж байгаа. Монголынхаа юуг хамгийн их санаж байна? Би ер нь Монголын 100-ыг их санддаг шүү дээ. Тэнгэр рүү гараад ууд хараад ирдэг шиг байгаа юм байхгүй. Энд тэгж ууд харагдана гэж үнэхээр байхгүй. Хоёр удаа гараад хараар зэ. Ууд нэрэ харагдахгүй. Битээр бас хоорондоо нэвтрүүлгээ нөгөө зохиол төлөвлөгөө асуулт гэл ингээл бэлтэж явахдаа хоорондоо ярьжсэн байхгүй. Аврагад ингээл аюу их тийм хариуцлага юм ингээл үүрцэн явж идэг юм байна. Тантай уулзч үзээгүй ч гэсэн тэр их юмнуудыг уншаад шууд тэмж бодож байгаа байхгүй юу? За. Тэгээд тийм учраас ингээд нэг юм их орончин ч юм уу те бид нар дэмжиж байгаа шүү. Та чаднаа те ингээд нэг баярын эерэг гэгээлэг ийм одоо зүйлсийг мэдрүүлэх юмсан. Дарамт багтаа юм ярилцлага бас өрнүүлчих юмсан гэж их бас хичээсэн. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ, тий. Хүн бол сэтгэлийн. Тий, сайхан эх орондоо ирсэн юм шиг мэдрэмж аваа, сайхан дээл хуцаа өмсөөд Монгол өв соёл Монголынхаа тухай ярилцаа. Цагаан сарыг аврагдаа бэлэглээд сэтгэлээ нөргчих юмсан гэж Тий. хэлсэн. Баярлалаа. Би үнэхээр гинтим байла надад цагаан сарыг надад авчирч манад одоо ингэ битгэлээс сууж байгаа надад маш сайхан байна. За баяр болж байна. Аврагаас айдууны мэдлэгээ хүсэж байна. Наад ч амар салж. За нөө түрүү иржсэн шүү дээ. Ямар ч хүний Монгол хүний дотор инэр жавхлан байдгаа гэдэг шиг. Манай авч нэг аманд дуулаад идэг юм аа. Сүүлд нөгөөдөө миний аврагын нэрээр Японд ирээд баярлаад хөөрсөн юм ааш. Бас хүн юм жаавн тий шүү дээ. Яг тийм намайг авраг цал авч ирээд ирээд айгүй баярлаад хөөрөөд уугаад нэмэт ганцаараа энэ бүдэн дээр суудсан дуулсан суужсэн шүү дээ. Тэр чин тэр дотроос нь тэр юм баярлж байгаа бахархаж байгаа юм гарч ийн гэсэн үг шүү дээ. Намрын сэрүүн салхинд найгаад навчин шаргал модуудыг харахаар настай бүрэл авимэн намбан тодорч харагдах юмда Улын буган оромдох цагаар унган нутга зорино би Усны төлөө царцхийн энэ цагта ухаан тавдан очино би. Аваа. Боолносоо дуулалцдаг юм. Сайхан дуулчтай юм. Баярлалаа. Энэ нэг цагаан нэвтрэл үзэж байгаа Монголынхаа арт юм. Тэгээд миний үеийн залуучууд. Тэгээд ер нь бүхий л хүн болгонд сайн сайхныг хүсэн өрөөгөө ажил үйлсэн өнөрөөс өндөр бүтэх болтугай спортын чиглэлээр явж байгаа спорт тамирчид ялангуяа спортын би бас спортоор явж байгаа. Ялангуяа тэр спортоор явж байгаа хүмүүс өнөрөөс өндөр амжилт гарах болтугай гэдэг. Хоёрт ч гэсэн ажилд нь өнөрөөс өндөр амжилт. Намайг зөрин Японд ирсэн маш их баярлалаа. Монгол хүн хаач явсан нутагтаа асаасан галаа унтраадаггүй. Тэр галыг өөртөлж явсаар арлын Япон оронд бадамлан асаасан ярилцлагыг бид хүргэлээ. Бидний хэсэг энд хүрээд өндөрлөж байна. Шинэ аврагтайгаа олон башаан төрүүгээр уулзнаа гэдэгтээ эргэлзэхгүй байна. 12 редакцийн хамтран бэлтгэн хүргэж байгаа EV баярын хөтөлбөр өв соёлын голомтоос үргэлжлэн хүрэх болно. Баяртай.